9-р анги. Хаан таав. Тэр ирлээ. Орвол. Ороорой. Эх эзэнтэй минь. Ерөө ахаа илчүү дээ. Хаан таав. Ерөө ахаа би мөхсөн улсынхаа өшөөг авах санаа өвөрлөн танд бараалхан хүсэлтэд тавьсан юм. Алло, бос. Үг байвал өчигтэн. Хаан таав. Сайд би хятад хүн бөгөөд өвөг дээдсмний үе уламжлан их явуулсад өндөр ад хашаар ирсэн болго. Хожим улс гэрийн голомт мөхч 10 буюу гудамжийг хөлсөн доромжлын өшөөг авах ашигтай боломжийг харсаар өдгөө хүрлээ. Дөрөвчин удаа Монгол улсад дэлчээр зарагдан ирээд хаан та агуу зориг алсын бодолтой хүн тул удахгүй дэлхийн дахныг эзэгнэн захирганд гарцаагүй гэдгийг үзээд танд хүчээ өгсүү хэмээн ирлээ. Болгоон соёлгож ажим уу? Ерөө ахаа, чи юунд тэгэж үжиглэн? Ванган чанслал чамайг наашаа ирүүлээ бидтэй. Хаан таав. Тэмүүжин бивээр өөрийн өвөг Амбгаа хаан болон өнөөгийн татар эргэн сүрэн мөхөхийг үзээд их алтан улсын тэнгэрийн сүр хүч хичнээн агуу их болохыг ухаан ойлгосон хүн юм шүү. Тийм болохоор ванган чансан үнэнчээр зүтгэж алстаа түүний хүчин дулдуудаж байх бодол өвөрлөж яваа. Юу гэнэ? Хаантан тайраа аратан барстаа арьсыг булаалтахаар шийдсэн хэрэг биш үстэ. Вангийн чансан энэ удаа татар иргэн ялагдсан бууруулж мигүүжин сүлт хаантанд алагдсан үнэн мөннийг нуун дарагдуулж өөрийн гавья мэтэр хаан эзэнд мэдүүлж их шан харамж хүртээд байгаа шүү дээ. Яасан бэ? Та итгэхгүй байгаа хэрэг үү? Хаантан. Вангийн чансан танаас аль эрт жиирхэн болгоомжилж байдаг хүн. Тийм болохоор та энэ талаар бодолтой байхгүй бол хизээ нэгэн цагт мигүүжин сүлт мэт бүсрэ унахыг байгах газаргүй шүү. Сүбэдэ энэ хүнийг одоохон хүрээнээс хон гарах. Хүн байна уу? Тэмүүжин, би чамайг эндүү таньжаа. Би чамайг нэгэн үеийн тэнгэрлэг богд гэж бодож байсан чинь харин ч огтны нүдмэд огорхон бодолтой буураа ири байж. Аваад юу? Тэмүүжин, чи миний ятгалыг үл тоосноосоо болоод хизээ нэгэн цагт зөрчдүүдийн модон ичинд амьдараа хадах болно. Чи зөрчдийн 5 дугаар зэргийн жавууд харыг хэмээх дорд ноён болсонтой сэтгэл ханжуугаа хэрэггүй. Тэр бол ванган чансан хав нохоод хайж өгсөн өмөх махнаас өөрцгүй шүү дээ. Хожим тэр чамайг ам дээр чинь өвчин алхаа мэдэх байлгүй. Маргааш өглөө хөдөлнөг зарилгыг дамжуул. Ууган хүү зүч. Удаах хүү цагаада. 3 дугаар хүү өгөөд. Отхон хөө тулуй. Тэмүүлэн. Би хэллээ шүү. Тэг. Ээжийн амрыг айлтгая. Аль босцоо. Чи мигүүжин сүлтийг зүйл дуусгасан гэж дуулсан. Талигач эцгийн чинь тэнгэрийн гигэн сүнс амарч авах та. Гэхдээ Жалибах болон олонх татар эргэн зүгтэж амьдсан шүү дээ. Тэвэр бүдүүн ургаа модыг ганц далаалтаар унгаж болдог билүү? Өнөөдөр их найрыг үүсгэн та ах дүү тавын ялтын баярыг тэмдэглэе. Аха, манай нөхөр яагав вэ? Би түүгээр саж бэхэд дайны олзоос хөргүүлэхээр явуулчихсан. Зүрхтүүд ганц цэрэг мөрд гарган туслаагүй батлаа яг тараа дайны олзоос хүрч байдаг юм. Тэдний сайдар занчаад Монголгүй ямар агастай сургаад өгөл дээрээс юм. Зүч цагаада хоёроо том хүмүүс үг хэлцэж байхад хүүхэд дундуур нордог билүү? Зүч цагаада хоёр аваагах нартайгаа адилхан бодолтой байгаа юм байна. Харин өгөөд чи энэ хэргийг юу гэж үзэж байна да? 12 настай хүүхэд чинь юугаа мэдэх вүлээ дээ? Наадах чинь хэлгэлдээ бүртөө.
Зүрхтүүд энэ удаа зэрэг гаргадгүй нь буруу л да. Харин эцэг хаан тэдэнд дайны олзноос хөргүүлдэг алтан ургийн хэлхээс нэг даах ёстойг сануулсан хэрэг. Тэд нар олзноос хүртээд бидэнтэй эвлэрч мэдэх юм. Харин эвлэрэхгүй байх юм бол тал нутгийн олон овг аймгийнхан зүрхтүүдийн хүм муутайг мэдэх болно. Тийм болохоор хаан эцгийн энэ бодол тун зөв зүйтэй гэж бодож байна. Өгөөд минь эцэг чинь чамайг зөв зүйтэй хариулсанд их баярлаж байна шүү дээ. Бид нар хаана хүрээд ирвэ? Нээж. Би энэ хүүг мартчихсан байна шүү дээ. Би татарын хүрээнээс энэ бяцхан хүүг олдсон юм. Гүзүүнд алтан гарих зүүж, булганы арьсаар эмдсэн алтан хэв торгон дээд өмсөж явж байсан юм билээ. Манай монголчууд угаас иймэрхүү байдалтай хүүхдүүдийг өөрийн үр мэд үрчлэн авах ёстой гэж санан ээж танд хүргэн авчирсан юм. Яасан хөөрхөн хүүхэд вэ? Чамайг хэн гэдэг вэ? Ирхэн мужин та дорд миний нэр усыг асуух надад хүндсэн хэрэг болох байлгүй. Би тэр тусмаа дорд нэрийг чинь мэдмээр байна. Намайг шихэн утга гэдэг. Өндөр дэд язгууртай өрөв сэтгэлтэй уйлан их хэн болохыг хэлж өгнө үү? Эмээ байна. Тэмүүжин хаан намайг танд өрчлүүлэн өгнө гэж байсан. Түүний үгэнд итгэж болох уу? Болсгүй яах вэ? Би мөнх тэнгэрийн нэрийг барьж андгаалъя. Мөнх хөх тэнгэр минь. Яна би шээлээ. Зүгээр дээ хүмүүс. Би чамд итгэж байна. Та нар юундаа инээгээд байгаа нь? Ээж бас нэгэн хөөрхөн хүүг үрчлэн аваад байна. Юу гинэ? Чи дахин нэг хүү төрүүлээ юу? Хаагчингийн маань чих болохоо байх нэ дээ. Энэ чи юу болох нь энэ блэ? Саж бэхэд олзны төрөхөр явсан хүмүүс эргий хийж явах шиг байна. Таагүй хэрэг болсон бол та. Алив. Очиж үдээ. Замбула. Яаж хань энэ үлээ? Тэр 60 цэрэг аваад зүрхтүүдэд дайны ол зүрхэхээр явсан. Гэтэл тэд 10 цэрэгийг маань алж 50 хүний хувцсыг мулцлаад явуулсан байна. Дана нөхөрч гисэн тэдэнд алгагджээ. Замбула. Мориндо. Цололдоо яаж байгаа бол доо? Зүрхтүүд ч угаасаа дайнч байлдаанч баатар зөрөгтэй болсон шүү дээ. Цаачаа бих олон удаа ойлгохгүй муухай загнаж байгаа хүн тул сайн өдөхгүй лавтай. 2 хоног болоод байхад хэл чимэж байдгүй шүү. Өөдөн үжи минь. Хаанад нь зүрхтүүдийг даран сөнөөлөө. Сажибэх бүрий бэх зэрэг урвсан хулгаанаар баригдсан тул
Зүрхэд болон боржин овгийнхан угсаа гарал нэгтэйг бодолцсон та бүхэн эсэлгүүцэхгүй бууж өгвөл ам хэлтрүүлнэ гэж хаан эзэн айлтан сойрхлоо. Хайтагдаас тачибэх бүрий бүх. Гэн чи мухлаа байх шивтэй. Зэлмэ чи ягараа үү цагч болыг алхаар завддаг үлээ. Энэ музалыг өөрийн эзнийг хамгаалан тэмцэж манай 10 хэдэн цэргийг алж 6-7 хүнийг шаргадуулдаг байх шүү. Тэр бас чиний толгойг шархтуулсан хэрэг бай. Тийм ээ. Аргагүй даруухан баатруудын өдгийг зүрхэд овгийн хүмүүнд Зэлмэ үүнийг тавьчих. Хүлгийг тайл. Түүний Сэлэм хаан байна. Чи миний нөхөр болж өдөр шөнийн алин цаг боловч Сэлмэ зүгээс тэр миний өргөнд орж гарч байж болно. Хаанта. Дорд мохолоо би үүнээс хойш танд өчүүхэн шудраг ус итгэл журамгүй аашлах юм бол миний хөлн шүрмсийг тац хэрэг Бос. Тачбэх. Чамд хэлэх үг байна. Тачбэх. Чи бид нэг өгдөөцийн үрийн өчнөр биш гэж юу? Би чиний үлдүү биш гэж юу? Чи яхаараа хор мухаа санаа гаргаж хандлын явхад хар бирөө мэд хайртай нөхрийг минь хөнөөх болов. Чи хилээд гэж. Намайг тавиач. Би түүнийг алмаар байна. Тачбэх. Чи бас амьд гармаар байна. Заадагч. Ажаарай. Тэмүүжи. Чи ихлээр намайг алаат. Тэмүүжи. Би хүүгээ харж байгаад алуулмааргүй байна. Би харж хандах хүнгүй. Бидсэн эмгэн хоцорсноос эхлээд намайг алаадах. Мохор шулам шиг эмгэн чамайг би алаад үгүй дөө. Одоо чи эзний хайртай хүний алдах ямар байдгийг өөрийн биеэр амлах чинь. Чи өөрийн хүүгээ яаж өгөхийг одоо үзэх болно. Дараа нь чи өөрөө өхөц даад орг. Асра, дүүгээ аваад явж бай. Ээжээ. Цаашаа харж бай. Хүн хийсэн тэргийнхээ үр төлөөсийг эрх хүн шиг даагаад гармаар бай. Тачбэх. Хүү минь. Ээжээ. Та нар одоо утсан үзлэх болоо юу? Өөрөд нь хичнээн олон хормуугай хэрэг хийж байхдаа ингэх өдөр ирнэ гэж бодохгүй яасан. Тэмүүжи. Чи ихлээр намайг алаад аль. Би чамд тавьсан үр төлөөс өнөөдөр өөрийн зүрхэд овгийн тусаар төлж өгье. Наадхан аваад яв. Тачбэх. Ээжээ. Хүү минь. Ээжээ. Тачбэх. Би бүрий бүхийг үлдэн ээж ихний асран тойлуулж байж болно. Би ээж их чинь биш харин талигч хаан эцгийг чинь хүндлсэн хэрэг шүү. Харин чи гар цаг өгөх ёстой. Яагаад гэвэл чи намайг хаан ширээнд өргөмжлөгдөхөд өргөсөн тангаргийг чинь бодож татар иргэнтэй байлах үед чамайг 6 өдөр хүлээсэн. Гэтэл чи дайны олдноос хүргэж явсан миний элчүүдийг хэрцгийгээр хөнөөсөн бай. Чи битгий олон үхээ. Би өөрийн эрхэмдээ зүрхэд цусаар өөрийн өргөсөн тангаргаа гүйцээн. Уухаас. Тачбэх. Чи бид хоёр адилхан Монголын Хяад аймгийн язгууртнууд гэдгийг бодолцсон хүзүү сэрэ чинь яс хөсөр таран хэвдгийг яахан төвчгүүлээ. Алив цаанаас өхрийн арьс аваад ир. Тачбэх.
Зүрхэд овог бол урд хамаг Монголын аль саруулсан баатар сан эрцэг шилэн цуглуулж үүсгэсэн овог. Хэрвээ тэд нар Тэмүүжин надад дуулууртаа захирагдах аваас би тэднийг мухлаатай нэгэн адил дотнчлан явах болно. Тийм болохоор чи санаа амар зам даагаар да. За зээг гүйцэтгэх. Болжээ. Зүрхтүүд явцгаая. Дөрвөн хөө хачиун алж хасар бэлгүүтэй Тэмүүгэ. Дөрвөн хөө зүч цагаада өгөөдөө тулуй. Хувлаа зэлэм боорч сүвэдэ дарида алтан учир мэнлэг. Дөрвөн өргөмөл хөө шихи хутаг хөгчүү борх хүч бүрий бүх тэв тэнгэр боо. Зүчтэй хорч. Сургуулаа эхэлцгээе. Эхэлцгээе. Тэмүүл минь. Нөхөр чинь өөд болоо 5 жил боллоо. Ээжлээ алдсан өнчин галуу мэд эм насыг илээ гэж бодоогүй үстэй. Ээж та дахиад бас ийм яриад эхэллээ. Ээж нь 60 дөхөж байгаа хүн чинь нэг л мэдсэн хуаагчин эмгэн шиг дүлээс авахар болчихыг хэн бай гэхвүлээ. Тэр цагт хин чиний ургийн хэргийг бодолцох үлээ. Ээж аав хорлогдох үед та бас 30 хүрээгүй бэлэвсэн хоцорсон шүү дээ. Та энэ бүхнийг даваад л гараад ирсэн биз дээ. Гэтэл би 30 гарчихсан хүүхэн. Ээж нь 4 хүү ганц охинтой. Дээр нь 4 өргөмөл сайхан хүү байна. Гэтэл чи өдий болтол үрийн зулаа өнөрлсөнгүй. Энэ бүхнийг бодохоор ээжийнхэн сэтгэл зүрх шимшрээд байх юм. Ээж би хаан ахын ганц охинд батлаа ханхар баатар ирийн татвар юм болон явна гэж юу? Эсвэл хатвчанд суудаг харц боолтоо сун амьдралыг барах хэрэггүй. Үгүй. Миний ад жаргал өөр зөөлөн сэтгэл 5 жилийн өмнө хань нөхөртэй минь хамт буршлагдсан юм. Ээж минь азар надад агт сайн морь гэрт сэлэм алдлан харвах ном саадаг байна. Өшөө хорслын сэтгэл минь өөр дурам буцалж байна.
Бид Тэмүүжинг дэнд удаан айрыг гүзээлүүллээ. Түүний гарын бүл хүч нэмэгдээд байх юм бол бид хизээ нэгэн цагт хөсөр унах өдөр ирнэ. Одоохон яваад хатхан ханград овгийнхнийг цэрэг гарган тусал гэж хэл. Цөмөрө хүчээ нэгтгэн Тэмүүжинг даран соноё. Жамх толгойлагч ав. Татар улам иргэдүүд хүчээ сэлбэж амжсан гэдэг шүү. Тэд нар Тэмүүжийг даран устгах тал дээр танаас илүү сонирхож байгаа нь лавтай. Татар мэргэд гинэ. Би чинь Тэмүүжин болон Ван хааны цэргийг удирдан мэрэгдүүдийг дайлан байлдаж байсан хүн шүү дээ. Тэр ямар хамахтай. Мөнхийн дайсан үрдийн нөхөр гэж хаана байлаад хэрвээ та боломжийн хүнийг томлон ятгах чадвас тэд цэрэг гарган тусалах нь лавтай. Тийм биз дээ. Миний бодлоор хамгийн боломжийн хүн гэвэл Шийл байна да. Тэр яаж болох вэ? Манай өвөг Амбгай хааныг тэд нар Алтан улсынханд хөргөн өгч модон ээлжинд цовдлуулж алсан биш үү? Тийм болохоор би очиж болохгүй. Чи өөрөө сая мөнхийн дайсан үрдийн нөхөр гэж хаана байна гэж хэлээ биз дээ. Таргуудааха. Хэрвээ та энэ хэргийг бүтээчих юм бол би өөрийн овог аймгийн хагас болоод эд хөрөнгийн талыг өгөхөд бэлэн байна. За яах вэ? Тэгвэл би тур шаад үзье л дээ. Татар аймаг. Даргуудаа толгойлогч морилгтв. Даргуудаа. Чи үүнийг юу болохыг мэдж байна уу? Энэ чинь бүхэл хон чандаг тогоо байх шиг дээ. Үгүй дээ. Энэ бол бүхэл хүн чандаг тогоо байгаа юм. 13 жигүүрийн тулдаанаас хойш чи 70 тогоонд 70 олзлогдсон хүнийг чамж байсан гэдэг байхаа. Тэр цагаас хойш хонин тогоо биш хүн тогоо гэдэг болсон юм. Би өнөөдөр ягаад үүнийг өөрийн өргөөний үүдэнд тавьсан гэж чи бодож байна? Жали буха толгойлогч. Танд лав нэг баяртай хэрэг тохиогоо байлгүй. Чи бас л ташаарч. Би чиний ажлаа зориулан байрлуулсан юм. Даргуудаа. Чи миний 2 ч асуудлыг буруу хариулсан болохоор төвчээр минь барагдаж байна. Хэрвээ чи миний тавьсан 3 асуултаас нэгийг ч хариулж чадахгүй бол би чамайг амьдаар чинь чанах болно. Алив. Наад галаа олигтойхон өрдөөдөг. Чи энэ удаа намайг жамуухад цэрэг гарган тусал Тэмүүжинг дарааж гэж гуйхаар ирсэн биз дээ. Чи намайг угаас монголчуудаа сунцандаа гэдгийг мартаа юу? Бидний хооронд ямар нэг өшөө хонсон байхгүй шиг санах юм. Алив. Үүнийг халуун тоогоор өгөөч. Байтараа. Жали буха. Чи манай таргуудаа толгойлогч юунда буруутаад байгааг тайлбарлаагүй байх шүү. Би тайлбарлаж болно шүү. Таргуудаа. Миний эцэг танаа өвөөг хуурам ихэлж алсан. Гэсэн атад бид яахлаараа өштөн дайсан биш байдаг үлээ. Исүхбаатар танаа аав Тэмүүжин үгийг алсан болохоор тэр тооцоод уусгар болсон биш үү? Гэтэл би танаа толгойлогч Исүхийг хордуулж алсан шүү дээ. Тэр зэсмаа бид нар хамт нөхөр бололцох учиртай биш үү? Юу гэнэ? Исүхэ надад хамаарах байсан толгойлогчийн хэрэгэм зэргийг булаан эзэлсэн болохоор би түүнийг алах санаа аль эртнээс төрөөд байсан юм. Андын анд болоо анд нөхөр андын атаатан дайсан улам сайн анд нөхөр гэсэн үг байдаг баха. Би буруу ярьж байна гэж юу? Чи битгий омогшоод бай. Би дахин нэг асуулт тавья. За яах вэ? Би жамуухад туслан Тэмүүжин Ван хаан хоёрыг даран сөнөөлөө гэж бодъё. Гэтэл дайны дараа жамуух тал нутгийг ганцаараа иргэшээлдээ оруулах бол манай татаруудын нуруунд дээр уламж харгас гэрцгий Ташуурын занчирд буух биш үү? Би жамуухыг ямар өөдгөө амтан болохыг мэддэггүй гэж санаа юу? Жамуух бол жадран овгийн хүн. Түүний өвг дээдс нь булаагдан ирсэн харин нутгийн бүсгүйн гэдсэн тээгдэж ирсэн золд нь бутж байсан юм.
Тэр яахан Монгол овг аймагуудын хаан болж чадах вэ? Чи тэгвэл яглаараа тэрний нөмөр нүүлэг дор байгаад байдгүй. Би бусдын хоньны хороог ашиглан өөрийн хургийг өсгөж байгаа төдийх нь л амтэн хэрвээ чи жамуухад зэрэг гарган туслаад Тэмүүжин Ван хаан нарыг устгаж чадвал дараа нь бид хоёр дотны гаднаас хавсран жамуухыг дарах гэдэг алга уруулахын төдий амархан хэрэг. Тэр цагт тогтоо чи бид гурав тал нутгийг хуваан эзэмшиж болох биш үү? Харахгүй хуйлчин залхиа мөн юм да. Есүгэ чамаа хуваа бодсон өөдгөө амтэн гэдгийг бодолцсон тийм хож өгсөн онцлог хэрэг байна. Алив хүн байна уу? Байна. Наад тарган хоньнуудаа хонин тогоонд хийгээд. Алс голын зочин та асар өргөнд морилно. Татар болон зүрхтүүтэй хийсэн тулдаанаар Тэмүүжин өөрийн хүч чадал нэр сүрийг ихэд нэмэгдүүлж чаджээ. Түүний бодож байсанчлан энэ бүхэн зөрчдийн алтан улсын анхаарлыг нэг их татаагүй боловч тал нутгийн үстэн дайснууд нь түүний эсрэг нэн даруй ариун холбоо гихчийг байгуулж амжижээ. Өгсөхөө үзэлцэх шийдвэрлэх тулдаан түүнийг хүлээж байлаа. Монгол баатруудаа та бүхэн ядраагүй үстэй. Ядраагүй. Толой чи ядраагүй үз? Ядраагүй хаан эцэг минь. Өгөөдөө чи яаж вэ? Жаахан ядарч байгаа боловч тэсэд гарнаа. Миний отхонхоо толой сэтгэл санаа өөдрөг байгаа бол 3 дугаар хүү өгөөд үнэн үгээ өчиж байна. Та нар 2 хоног морин тэл дээр давхсан болохоор мэдээ чи хэрэг ядралгүй яах вэ? Би өөрөө ч их ядарч байна. Сэргийн жанжинхүү өөрөө ядарч өлсөж ундаасхын цагт өөрөөсөө өмнө сэргүүдээ боддог байх хэрэгтэй. Тэм учраас та бүхэн амар хүчтэй боловч таанч боломж алгадаа. Яагаад гэвэл миний журмын анд жамуух дөрвөн зүгт элчилгэн сэрэг цуглуулж байна. Хадган овг, салжиган овг, жадран овг, хонград овг зэрэг удургийн холбоотон овгийн овгуудын дээр 10 зүгийн 8 хэмээх өчирхэг улс татар иргэн 3 мэргэд зэрэг эртний өшөөтөн дайснуудтай хамсан удахгүй биднийг дайлаар ирж толгойг минь авах гэж байна. Энэ нөхцөл бид яах ёстой? Бид айрыг уухад толгоотойгоо байлгүй болохгүй. Тэдний толгой нь хөсөр унах ёстой. Байлдааны талбар дээр та бүхний толгойг амархан өнхрөн унахгүйг бодолцсон бүтэн 2 өдөр шин цэргийн сургууль хийлгсэн байлаа. Хүнсээ морин өвсөө идэж болно. Харин би бол миний хүүхдүүдийг оролцуулаад хинж хөл хөсөр амархыг зөвшөөрөхгүй. Намхан зогсороо. Намхан. Алтан та дажгүй юу? Өөр ямар арга байх вүлээд? Чивэт хоёр өсөн буурал болцоход ингэж өдөрч байх ч гэжтэй. Татар иргэн болон 3 мэрэгдийн бид нартай тулдаж байгаа бол өөр хэрэг гэсэн. Гэтэл энэ удаа түүний журмын нөхөд болон хадан эцэгтэй тулдах хэрэгтэй болчиход байна шүү дээ. Энийг мэдсэн бол шууд Алтан ахыг Хяад аймгийн хаанаар өргөмжилдэг байж. Таач нэр хүндтэй буянтаа буурал шүү дээ. Хочраа. Би тэгэхэд онгоцоод уграа. Толгойг алдах чинь дутаа юу? Энэ шунхаа золиг ховдоглон залхихыг бодож амиа хоохолохоос өөр юу чадах вүлээд? Бүгд оройцоо. Гэхдээ мэдээ тавиалгүй горьгүй шүү. Оройтойгүй. Хэрвээ хоёулаа зүрхтүүдийг өөрийн талдаа татж чадвал бид ялагдахгүй нь лавтай. Эргүүн мөрөн минь таалан сонсогдсон. Тэмүүжигийн эцэг миний эцгийг хөнөөж байсан бол тэр 5 жилийн өмнө Алтан улстай сүлбэлдэн манай хэдэн түмэн татар иргэнийг хөнөөсөн билээ. Тэмүүжин тийм болохоор Алтан улсын бууны нохой болжээ. Эргүүн мөрөн минь таалан соёрох. Тэмүүжингийн эцэг манай аймгийн чилүүдэгийн шинэхэн эхнэрийг булааж тэр өөрөө манай мэрэгдийг олон товлголон довтолж байсан. Тэрний уршигаар хэдэн мянган мэрэгдүүд амнасаа алдсан. Эргүүний мөрөн үндэс гол мөрмийн таалан сонс.
Тэмүүжин талын өлөн хөх чон болцоход байгаа тул манай 12 овог аймаг эвсэн нэгдэж эрд зориг эрдэм чадлаар шалгарсан Баатар сайн ир жамуухыг хаан эзнэр сонгон эв хүчээ нэгтгэн Тэмүүжин устгахаа амдгалж байна. Эргэн мөрөм үндэс гол минь батлах буйцаа. Тэмүүжин уг нь надтай 3 удаа журмаар барилдсан амд байсан бэлээ. Гэтэл тэр амтлах жаргалаа хуваалцсан амцх зовлонгоо үрэлцсэн гэсэн амдын журмыг зөрчин миний төрсөндөө тайчрыг хөнөөсөн. Өнөөдөр 12 овог аймгийн толгойлогчдын газар цугларн намайг бүр хаанд өргөмжилснөөр шудраг зурмыг иш болгон Тэмүүжин болон түүний холбоотон Ван хаан тойрол нарыг алж устгахаа амд гальж байна. Үр хаан! Үр хаан! Үр хаан! 1201 онд шинээр төрөн гарсан хүчний төлөөлөгч Тэмүүжин хуучныг баримтлагчдын төлөөлөгч жамуух нарын хооронд шийдвэрлэх тулаан болсон билээ. Их дайны утааг үнэртэх цаг төгсөөр байлаа. Тэмүүжин. Чи хоньны онгоцонд хамт өнжиж байсан жаахан охин хадааны ядуурсан санддаг уу? Одоо би мөн хөх тэнгэр өөрийн хамгийн дээдийн инрэл буйныг өөрт чинь хүртээж хайрлан хамгаалах болтугай гэж залбирч байна. Хин бэ? Бүүдугар. Чи юу хүн бэ? Би хонгородын дайсэцэн байна. Дайсэцэн гэдэг чинь Тэмүүжингийн бүртүүжингийн эсэг баха. Тийм ээ. Тэгэхээр та чинь Би өөрөдөө Тэмүүжин надаас баг ихнэрэ болгон авах зөвшөөрлийг гуйж байсан хадаа нэр тохныг хайж байна. түүгээр яах гэ? Тэр айлэрт бусдын гэргий болсон шүү дээ. Түүний ариун сэтгэл алд биеийг дагаад бусдын гэрт очоогүй байлгүй. Бос хүн өөрийн төрсөн охин хүргэн хуу хоёроос хүртэл урах санаа агуулж яхад ариун сэтгэлүүдийн цагт хэдэн хоны нэхэдэ тэнцвэлээ дээ. Охин минь би чамайг эндүү таниагүй байж. Чи одоох намайг өөрийн аав ах хоёртой уулзуулаад. Хадана чи ямар хүнтэй үг солиод байна? Явцгаая. Өөрөө юу хүн бэлээ? Би дайсэцэн байна. Би өөрийн хонгороо довгийн толгойлогчдын энэ дайнд татагдан орохгүй байхыг ятгаад истийлв. Гэхдээ тэдний хинч их сүрэн залрах буйнгүй гэдгийг би мэднэ. Уран яруу донгод цоож ухаангүй муухарлаж дайраад миний хүргэн Тэмүүжин ялан дийлэх чадал байхгүй. Эрхэм дайсцэн та дорд бидэнтэй үүнийг ярьлаа гэж ямар хэрэг байх вүлээ? Би өөрийн хүргэнийг баг цус асгаруулаасаа гэсэндэ жамуухын тэргүүлсэн 12 овог аймгийн цэрэг мордын байдлыг хятан үсгэр зээрүүлэн бичсэн газрын зураг үйлдчихээд байна. Би эндээс гарах аргагүй тул та бүхнээс тусламж ирж байна. Дайсцэн таны нэр оюун бэлэг олноос хурц гэсэн утгыг илтгэдэг болохоор ийм уран аргаар биднийг сорин хорлох санаа сэдэ юм биз дээ. Дорд бол бидэнд эзэндээ үнэж явахаас илүү сайхан хэрэг юу байх вүлээ? Чи надад итгэхгүй байгаа хэрэг үү? Чи Тэмүүжингийн хятан үсэг мэдэхгүй гэдгийг чи өөрөө мэдэн шүү дээ. Тийм болохоор чи биднийг эзнээс уруух нь үгүй юу гэдгийг түншиж байгаа хэрэг байж. Чи яв. Үгүй ээ. Бүрт маа надаар хятан үсэг заалгасан юм. Хэрвээ би өрдөм нь та бүхэн Тэмүүжин таргуудагийн сэлмийн ирнээс аварж байсныг эс мэддэг байсан бол өнөөдөр нааша ирэх байсан гэж юу? Хэрвээ би өөрийг чинь хордох санаа үргэлжсэн бол таргуудад тэр хуучны хэргийг хэлчих гэж болоход байсан. Би явъя да. Одоохон яв. Цаг хожимдож болохгүй. Би явсан дээр баха. Мөнх тэнгэр өршөөж байна. Баярлалаа. Энэ бол онон мөрөн болон хам мөрний уулзуур газар байна. Бид энд байрлаж байгаа. Энэ бол Голет уул. Тэд нааша ирэхийн тулд Утхия, Аланса болон Хүүтэн зэрэг газруудаар дайрах ёстой. Та нар яах гэв? Зогс. Зогс гэж байна. Моголаа юу да?
Муу хар босгоны боол чи яахан миний явах замыг хааж зөрхөлдөг үлээ? Хурдан зайл. Өөлийн үжи минь. Би одоо хаан эзний нөхөр болсон шүү дээ. Хааны зөвшөөрлгүй хинч наашаа ганц алхахыг зөвшөөрөхгүй. Бүрий бөхөө. Одоохон энэ боолыг холдуул. Ухраарай. Цаашаа яв гэж байна шүү. Цаашаа. Өөлийн үжин байх шив дээ. Юу болов? Тийм үжи. Чи миний хусаач бэхийг чамаас оруулаа гэж алж байсан байхаа? Тэр ганц надаас биш Монголын үг дээдсийн үйл хэрэгээс урвсан хүн шүү дээ. Хэрвээ өөр бусад хүмүүс орвол чи тэднийг бас адилхан алах уу? Тэгнэ. Тэгвэл би чамаас нэг юм асууя л да. Ханград аймаг жамуухын туган дор нэгдсэн гэдэг үнэн үү? Тэгсэн. Тэгвэл танай хадам эсэг дайс эцэн ч гэсэн тэдний дунд байгаа үсттэй. Тийм ээ. Тэгвэл сайн байна. Одоохон дайс эцэнгийн охин бүртүүжинг алах хэрэгтэй. Бүрий бөхөө. Та нар яах гээ? Хүчээр биднийг дарах санаа байна уу? Би нийт Хяд аймгийнхны өмнөөс шудраг үннийг эрэлхийж явна. Өөлийн үжин үү? Тэгвэл би өөрт чинь тэр шудраг үннийг хийлээд өгье. Нааша хүрээд ир. Чи түүнийг таних байна уу? Наадах чинь тайчуудын толгойлогч таргуудын албад шиг байх чинь. Тийм ээ. Би сурхан шар байна. Дайс эцэн надар Тэмүүжинд хэл хөргүүлсэн юм. Хин нэг боолын үгэнд итгэж байх юм? Энэ бол манай худын ирүүлсэн газрын зураг. Дээр Намга хааны гэрэлт хөшөөн дээр байдаг шиг хятад үсэг байна. Эрхэм овгийн ахлагч нар үзэгтэн. Та нар харал да. Харж байна уу? Явцгаая. Сайн хар. Сайн хар. Сайн хар. Бэлгүүтэй. Бүрий бөхөйгээ боолгож авахгүй л зүрхтүүд номорхгүй. Аха, та яа гэж бодож байна? Түүнтэй барил татах. Дээлх үү? Би таны төлөө түмэнтэй хүч нэцэхгүй. Өршөөгөр өчөөх энэ дөрөв болж тарцгаа. Бүрий бөхөө алив явцгаая. Тарцгаа. Бүрий бөхөө. Чи ингэж явчих гэж юу? Чи яах гэв? Чи сая миний хаан ахын их хүчин бүртбэрэгнийг минь гутаанд оромжллоо. Ах чамайг зэмлэхгүй байж болно. Харин би чамтай бэргэн их чигээ нэр төрийн төлөө нэгийг үзмээр байна. Чи түүнтэй эрүүл тулаа хийх гээв. Үгүй ээ, би түүнтэй эрүүл тулаалтан хийхгүй. Яасан бүрий бөхөө чи чинь игнэшгүй хүчтэйгээд байдаг биш үү? Гэтэл аймхаг хулчгаар амтан байсан байх шүү дээ. Бүрий бөхөө. Өөлийн үжинг бүртийн өргөнд аваач жаахан хамраа.
Борж шүн дөлөөр довтлох бэлтгэлээ ханга. Мэдлээ. Зэлэм Байна. хорчийг хүн хартай жадран овг руу явуулж цаг хожин жам ухыг тогтоож бай гэж хэл. За. Бэлгүүтэй чи Хэрээд аймаг руу очиж Ван хааныг бидэнд цэргийн хүч хавсран туслаач гэж хэл.